энэхүү бичлэгээрээ болохоор парам дээрээ буюу on time гэдэг парам дээрээ тоолгоо хэрхэн хийх талаар бол сургалт бол орох гэж байна. За та бүхэн бол тоолгоо мэдээж тоолго зэс рүү орж хийн. За тэгээ тоолгоо хийхдээ мөн зүүн дээдлийн болонд харж байгаа ансаараа юугаа тааруулаад та тоолгоо хийх өдрөө сонгох боломжтой гэсэн. За бүх бараагаа тоолгож байгаа учраас бүлэг гэдгийг сонгоод тоолго хийх гэдгийн дараа би бүх бараагаа тоолгож байгаа учраас хамгийн дээдлийн болонд байгаа энэ бүлэг гэдэг бүр идэвхжүүлсэн. Хэрвээ би дангаар нь нэг бараа тоолгож исэн бол бүлгээр нь бас тоолж болно гэсэн үг шүү. За тоолго хийх бүлгээ зөв би сонгосон. За энэ удаа болохоор юу ачи зөвхөн альбом гол гэдэг бүлгийн барааг бол тоолж үзүүлье. За тоолго хийх гэдэг дарангууд за одоо парам дээр тоолох учраас тоолгын хуудас гэдгийг сонгоно гэсэн үг. За энийг яг А4 хэмжээтэй хэвлэгч байдаг бол энийг хадгалж аваад хэвлээд тоолго хийж байгаа хүмүүс байх боломжтой гэсэн. Энийг шаардлагагүй бид шүү парам дээр тоолчаа гэвэл шууд энийгээ ийгслээд шууд парам дээр оруулчихна гэсэн. За энэ бараанаас хэд байгаа. Одоо энэ дэлхийн бар кодыг уншуулад тухайн барааны эсвэл барааныхын нэрээр хайгаад тухайн бараагаа хайх боломжтой гэсэн. За энэ дээр зөв Milka гэж бичиж Milka-тай холбоотой тухайн бараанд гараад ирнэ. За иймэрхүү байлаа. За тухайн бараанаас тоосон гэдэг дээр нутгийг оруулна гэсэн. Тоолгороо хэд байгаа юм бэ? Энэ бараана хэдэн шиг байгаа юм бэ? Яг тэр тоонуудад бичнэ гэсэн. За тоонуудыг хөвчлэн руу байлаар орлоо. За энэ болчлоо бус бараа нь ингээд тэг үдэглэлээр байгаа гэвэл тань орхичвол болно гэсэн. Эдгээр тэг үлэглэлээр орно гэсэн. За тоолгоо хадгалах гэдэг төвчийн даарснаар одоо энэ орлого гэдгийг дарна гэсэн. Орлогодох шаардлагатай бараанууд байгаа учраас ингээд орлого гэж гарч байгаа. Энэ зарлага нь ингэж идэхгүй байгаа учраас зарлагдах шаардлагагүйгээр энэ тоолго хадгалах боломжтой байна гэсэн учраас ингээд харилцсан та бүхэнд харж байгаа шүү. Одоо орлого дарснаар энэхүү тоолго нь хадгалагдана гэсэн үг. За зүүн дээдлийн болонд амжилттай халдвартай гэхэд альбом гол гэдэг бүлгийн бараа яг миний тоосон бараануудаар ингээд эцсийн үтгэл болоод хадгалагч байгаа гэсэн. Ингээд параан дээр ингээд тоолго хийгээд дуусч байгаа.